Арслантай мэргэн хаан. Эрт үрдийн цагт Арслантай мэргэн хаан гэж байжээ. Араараа дүүрэн ай түмэн 10 жива адуутай, өврөөрөө дүүрэн үе түмэн 20 жива хонгор алаг адуутай юм гинэ. Арынхаа хонхрыг дүүргэж үзээд дүүрч байвал бүрэн гэж, дүүрэхгүй бол дутуу гэж мэддэг юм гинэ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байлаа гинэ. Манай адуу яагаад цөөрөөд байна? Гээд Арслантай мэргэн хаан явж байтал 3 чун гараад давхиж гин. Тэр 3 чуны нэг нь мэргэн саарал, нөгөө нь бөөн саарал, гурав дахь нь хурдан саарал нэртэй байж. Арслантай мэргэн хаан Ааха. Эднэр л идэж хороож байгаа юм байна. Маргааш буг гүйцэтгэг буурал халиунаараа хөөгд ална да. мэргэн саарал үүнийг мэдээд нөгөө хоёртоо хэлж гин. Буг гүйцэтгэг буурал халиунаараа хөөгд алчихна гэж байна. Буурал халиун гэдэг хөгшин гүүний унах тул гуруула газрын өөд зогтож байхад гинт урууга зогтаавал гүйцэхгүй. Гэхдээ нь бусд нь ч зөвшөөрч гинэ. Маргааш нь Арслантай мэргэн хаан буг гүйцэтгэг буурал халиунаараа хөөхөд эхлээд газрын өд зугтаж байснаа гинт урууга зугтаасан тул гүйцсэнгүй гинэ. Орой буцахтаа Арслантай мэргэн хаан ийхүү хэлж гинэ. Та нар ийм айхтар юм бол би халиу гүйцэтгэг халтар халзнараа хөөгд алчихна гэж хэлж гин. Мэргэн саарал үүнийг бас мэдээд нөгөө хоёртоо хэлж гин. Халиу гүйцэтгэг халтар халзнараа гүйцнэ гинэ. Халтар халзсан нь залуу гүүний унах тул газрын уруу зогтож байгаад гинт өөдөө зогтаавал гүйцэхгүй. Гэхэд мөн нөгөө хоёр нь зөвшөөрч гин. Маргааш нь Арслантай мэргэн хаан халиу гүйцэтгэг халтар халзнараа хөөж гарчээ. Гурван чун газрын уруу зүгтэж байгаад гинт өөдөө зүгтаагаад бас гүйцэгдсэн. Тэгэхэр нь Арслантай мэргэн ийхүү хэлж гин. Маргааш би та нарыг ардаг хүрэн мориороо хөөгд алчихна да гэж хэлж гинэ. Арслантай мэргэн хаан ардаг хүрэн гэж алдар нэрт суутай айхтар эрдэмтэй морь бий. Мэргэн саарал үүнийг мэдээд нөгөө хоёртоо хэлж гин. Ардаг хүрнээрээ хөөгд алчихна гэж байна. Арслантай мэргэн хааны ардаг хүрэн гэдэг бол 5 жил суваа ирсэн залуу гүүнээс гарсан хулангийн унах юм. Жигүүртэн шүвгч урдаа оролдгоо морьдоо.
Одоо бид аргагүй болов. Энэ шөнөл тэрнийг идэхээс өөр арга үгүй. Мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал гуруула ардаг хүрний эрэлд гарч ийн. Шүн дундаас хойшоо нэг алгын чинээ атсах шиг туранхай хөрмөр тааралдаж байна. Түүнийг харсан мэргэн сааралч юм. Энийг л идэ. Яагад гэвэл энэ морь хамгийн хурдан бөгөөд 5 жил суваа ирсэн залуу хүнээс гарсан хулангийн унаг байна. Хэрв энийг эхлээд идэхгүй бол бид 3 амьгүй болж магадгүй. Харин энэ морийг идэхдээ хамтарч дайрахгүй бол хэн нэгэн мань дийлэхгүй. Энийг л идсэн байхад дараа нь алин ч идсэн хамаагүй. Гэхэд хурдан саарал, бөөн саарал хоёр дургуйцаж ийхүү хэлж гинэ. Өдий олныг харж бож адсах шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд муу болох байхаа. Гээд өнөө хоёр чон үсэрч очоод нэг таргангүй унгаад авчих. Цадгалаа идэж гин. Мэргэн саарал чон, бөөн саарал, хурдан саарал хоёртоо ийхүү хэлж гин. Би энэс чи идэхгүй. Та хоёр цадаж ханаад яг одоо хол яв. Алтай ханган ар орой дээр нэг уулзъя. Ардаг хөрөн морины ар зоон дээр нэг уулзъя. Арслантай мэргэн хааны ар мөрөн дээр нэг уулзъя гэж хэлээд дахиад явчихж гин. Өглөө нар гарснаас хойш мэргэн саарал чон Арслантай мэргэн хааныг холоос ажиглаж байтал унаж явсан морио сэлгэж туранхай хүрэн морийг адуунасаа барьж авахыг хараад мэргэн саарал чон бөөн саарал, хурдан саарал хоёрт очиж. Одоо бушуу зүгтаахгүй бол болохоо боллоо. Миний хэлсэн үгэнд орсон бол юунд ийм аюулд орох вүлээд? Арслантай мэргэн хаан ардаг хүрэн морио барьж уургаа шорлоод тэр гурвыг хөөж алахаар мордож гинэ. Мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал хоёрт ийхүү хэлж гинэ. Юуны өрд уул өд зүгтаах хэрэгтэй. Тэгээд уулын орой өд зүгтаахад гүүний мах цадтал идсэн хурдан саарал, бөөн саарал хоёр эцэж явж чадахгүй байлаа гин. Мэргэн саарал урд нь орж хурднаар давхиж гинэ. Арслантай мэргэн хаан бараа алдахгүй хөөсөр яваа нь харагдаж гин. Ардаг хүрмээр давхих тусам ойртож байлаа. Гурван чон цугцсаар уулыг давж хөндий рүү орлоо. Арслантай мэргэн хаан ардаг хүрмээр минь одоо л хурдаа гарга. Бөөн саарлын сүүлнээс нь хазаж чиргүүлдэж төд удалгүй бөөн саарлыг шорон уургаар хатхан алж буй үзэгдэж гинэ. Хурдан саарал эцэж ядарсаар байлаа. Арслантай мэргэн хаан улам ойртож гуруулангийн цохиж алаад Алтай ханган ар орой дээр авчирч арсыг өвчөж гинэ. Нэг арсыг Алтайн уулын ард орхиж үлдсэн хоёр арсыг аваад ардаг хүрэн морныхоо ард зүүн дээр тавьж ганцаглаад гэртээ ирж гинэ. Тэгээд арсаар нь хүрэн хийж өмссөн тул тэр гурван чон Алтайн уулын ард нэг, ардаг хүрэн морны нуруун дээр нэг, Арслантай мэргэн хааны ард алан дээр нэг ингээд 3 удаа уулзсан энэ ажээ.